Өршөөл үзүүлнэ гэдэг нь парламентын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ жилд 9 тэрбум төгрөгийн төсөвтэй авилгатай тэмцэх газрын ажилтнуудын өнгөрсөн хугацаанд хийж ирсэн ажлыг нэг хуулиар бүгдийг нь үгүйсгэнэ гэдэг байж болохгүй асуудал. За иймээс авилгачдыг өгөгшүүлсэн хуулийн төслийг Монголын төрийн босгоор алхуулахгүй гэдгээ ерөнхийлөгч мэдгдсэн юм а. Ерөнхийлөгчийн тавьсан хоргийг холбогдоход байнгын ороо хилцээд эхлээд дүгнэлт гаргана. За тэгээд тэр дүгнэлтийг нь бол одоо улсын хурлын нэгдсэн жуулганы хуралдаан дээр сонсоод за мэдээж одоо гишүүд асуулт асууж үг хэлэх саналаа хэлэх боломжтой. Тэгээд одоо ил санал хураалт явуулаад жуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 3.2-оос дээш хувь нь буюу одоо 66.6% дээш хувь нь хоргийг одоо хүлээж авах боломжгүй бол тухайн хууль бол хүчин төгөлдөр хэвээрэлдэнэ гэсэн үг. Өршөөлийн тухай хуулийн эцсийн найруулга ерөнхийлөгчийн тамгын газарт иржээ. Ерөнхийлөгч хэлсэн ёсороо борчуудын хүүхдүүд алдсан бол өршөөнө, харин цагаан захтнуудыг өршөөхгүй гэж хэлсэн учраас дээрх хуулийн төсөлд хэсэгчлэн хориг тавихаар боллоо. Монгол улсын ерөнхийлөгч прокурорын байгууллагын баяр дээр өөрийн байр сууриа илэрхийлж гин гэсэн нэрээр тодорхой хэмжээгээр хуулийн байгууллагуудыг турхирсан байлээ. Би зүгээр тэрийг бол жишээ нь аваад үзье л да. Одоо ард түмэн тэрийг хүний нэр заагаагүй ч гэсэн хиний тухай ярьж байгаа гэдгээ бол мэдж байгаа. Жишээлбэл дүүгээ аваад ирээч гэдэг. Гэхдээ тэгээд гин буруутай гин бурууг шүүгэл тогтоо шүү дээ. Эсвэл одоо юу лээ туслахынхаа ахыг аваад ирээч. Манай туслахын ах байхгүй болохоор би тэгээд энэ бол бас л нөгөө хиний тухай ярьж байгаа гэж би ойлгоод байгаа л да. Тэгэхээр тодорхой нэр заагаагүй байлаа ч гэсэн шүүхээр хэн нэгний гин буруутай гин бурууг тогтоогоогүй байхад төрийн тэргүүн хүн ямар нэгэн байдлаар олон нийтийг ингээд төрхирсэн хандлагатай ярьж болохгүй. Монголын парламентын түүхэнд өршөөлийн хууль 6 удаа батлагдаж байсан. Тухайн үед хэрэг бүртгэл болоод мөрдөн байцаалтын шатанд явж байсан тодорхой эргүүдийг өршөөлд хамруулж байсан удаатай. Харин энэ удаагийнх шиг авилга албан тушаалын эрхтэй хүмүүсийг бүгдийг нь өршөөж байсан удаа байдаггүй юм байна. За тэгэхээр ерөнхийлөгчийн хоргийг улсын хурлын гишүүдийн 3/1-ээр хүлээж авах учиртай юм байна. Иймд энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлээд эсэргүүцлээ илэрхийлж байсан гишүүд ерөнхийлөгчийн хоргийг дэмжсэн коноп дарах үгийг харахад үлдэж байна. Батцэг Амарсанаа нар мэдээллээ.